Амьдрал. Үл мартагдах нандин дурсамж, хаан нэгтээ хагуулж байдгаараа дэндүү баян. Хинтээ аймгийн газар нутгад байрладаг жижигхэн хашаанд нэг зориг, нэг харааны дор хамтдаа амьдарч, бусдаас өөр Есүсийн гэр бүл чуулганд хийсэн айлчлал, итгэгч ах, эгч, дүү нарын минь өдөр тутмын амьдралын хэм маяг. Энэ хашаан дотор амьдарч буй гэр бүлүүд залуу үе болон зөв амьдралд суралцсан муу зуршлаасаа салан шин алсын хараа, шин амьдралын ухаанаар амьдарч байгаа эдэр залуусын үг яриа. Амьдарч буй арга барил бидний сэтгэлийг хөвсөлцүүллээ. Залуу үе, эдэр насны залуус ахмад үе хамтдаа нэг санаа, нэг үзэл бодол дотор нэгнийхээ чадахгүй талбарыг нөхөн хамтдаа алхаж, ард иргэд, нийгэм, төр засгийнхаа зөвхт байдал мэрэгэн ухааны төлөө хамтдаа санаа нэгтээ залбирч, бусдад үйлчлэн, даруй зүрхээр өөрсдөө хүмүүжин өсөн төлөвшөж зөвхт байдал юу болохыг мэдэн бүгдийн сайн сайхны төлөө зүрх сэтгэлээ зориулан амьдарч байгаа. Эдгээр хүмүүсээс олон гэгээлэг зүйлийг хараад энэ яаж амьдрал байгаа юм бэ гэх бодол төрж байна. Ингийн мөртлөө хүчрхэг ийм замаар явбал улс үндэсний хөгжил үүдэн дээр байгаа гэдгийг үнэхээр харлаа. Гайхалтай нэтгэгч нар гэж овоглох ах, эгч, дүүс нэг зүрх сэтгэлтэй байсан ба тэд хинж өөртөө байгаагаа минийх гэсэнгүй. Харин тэдний бүх юм нийтих байгаа нь гайхалтай. За намайг Балдан сүрэнгийн Отгонбаатар гэдэг. Би Хинтээ аймгийн Хэрлэн сумын суманд үйл ажиллагаа явуулдаг Есүсийн гэр бүл чуулганы пастораар үйлчилж байгаа. За манай сум чуулганы Есүсийн гэр бүл чуулганы үүсэл гэвэл бид нар гэр бүлээрээ 2005 онд Улаанбаатар хотоос Хинтээ аймгийн Хэрлэн сумын ард иргэдэд Бурхны хайрыг дамжуулахаар, Бурхны хайрыг түгээхээр манай гэр бүл энэ аймагт илгээгдэн ирсэн байдаг. Тэгээд энэ аймагт илгээгдэж ирээд Бурхны хайрыг энэ ард түмэнд тараасан, Бурхны хайрыг энэ ард түмэнд ярьсан. Тэгээд энийг сонссон хүмүүс бидэн лөө хурж ирсэн, бидэн лөө ирж бид нар хамтдаа Есүсийн гэр бүл чуулганы хашаан дотор хамтдаа амьдарч, хамтдаа хоолоо хувааж идэж, хамтдаа Бурхны хайрыг хуваалцаж, хамтдаа өөрсдийн амьдралд тохиолдож байгаа, өөрсдийн амьдралыг өөрчилсөн Бурхнаа магтан хүндэлж ингэж хамт амьдардаг. Манай хамтын амьдралд ирсэн хүмүүс өөрсдөө өөрчлөгдөж зогсохгүй цаашаага хүмүүсийг өөрчлөхийн төлөө тэдний зүрх сэтгэл хүчтэй хөдөлдөг. Яагаад тэдний зүрх сэтгэл ингэж хүчтэй хөдөлдөг вэ гэвэл Бурхны хайрыг энэ аймгийн энэ сумын хүмүүст хүргэж энэ Бурхны хайрыг дамжуулахын тулд тэдний маань зүрх сэтгэл үргэлж Бурхнаар ятгагдан байдаг. Тийм болохоор ах дүү нараа би та бүхэнд хэлмээр байна. Есүс танд хайртай гэж би танд хэлмээр байна. Есүс энэ хүмүүст хайрыг бэлгэлдэг бөгөөд Есүс тэрчгээр өөрөө хайр. Бидний хамтын амьдралын гол хүч бол Бурхны хайран дээр тогтдог. Бурхны хайр байгаа учраас бид нар нэг нэгийгээ ойлгож чаддаг, нэг нэгийгээ уучлж чаддаг. Бурхны хайрыг мэддэг учраас бид нар буруу зүйлүүдэд, буруу амьдралаа засан залруулж зөвхт амьдралын төлөө урагшлахыг тэмүүлдэг ийм хүмүүс байна. Пастор Отгонбаатарын амьдралд хэрэгжин бий болсон түүх, дурсамж, хүмүүсийн гайхамшигт өөрчлөлтүүд, өөрт өгөгдсөн үзэгдэл, амьлуулсан зургууд элснээс бий болоогүй. Харин Есүс Христэд итгэх итгэлээс түүний амьд үг болох ариун Библиэс төрсөн билээ. Есүс Христ амьд бурханд итгэн түүний үгийг амьдралдаа хэрэгжүүлж, үгийг тунхаглан залбирснаас хойш жилийн дараа Хинтээ аймагт хүлээн зөвшөөрөгдөн бий болсон харилцаа, одоо харагдаж байгаа хамтын амьдрал, нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс, өрх тулгаалсан эхчүүд, мөн аавууд, арх тамхи тоглоомын дон харт амхинд орж өөрийгөө мэдхээ болсон амьдралын зориггүй, унаж бүтчин шин амьдралыг эрэлхийлж хайж яваа залуус, ирчүүдэд зүрх сэтгэлээ зориулан хүн бүрт хүрч шин амьдралын гүүр болон ажиллаж байгаа Есүсийн гэр бүл чуулганы ах, эгч, дүүстэй зөвхт зам нэвтрүүлэгт бодит илэрхийлэл болоо зогсохгүй, өнөөдөр бас ирээдүйг холбож байгаад талархалтай байна. Hope TV Mongolia сувгийн хамт олон бид энэхүү нэвтрүүлгээрээ Есүсийн гэр бүл чуулганы бодит амьдралын өнгөрсөн түүхийн багахан хэсгийг цугсгаан дурдлаа. Өнөөдрийг харууллаа. Харин өмнө маань ирээдүй байна. Ингээд Есүсийн гэр бүл чуулганы хамт олон бидэнтэй ирээдүй гэрэл гэгээ итгэлцэл хамтын ажиллагааны шин төвшний илэрхийлэл байх болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Та нартаа баярлалаа. Отгонбаатар пастор
Яг энэ план өнөөдрийн нэвтрүүлгийн төгсгөл биш. Харин маргааш хийгдэх шинэ амьдралын эхний зураглал болно гэж итгэж байна. Сайн байна уу? Ирээдүй.